хүргэе. Ирж буй чинь 2025 онд эзэн бурхны ивэл нэгүсэл бэлгэмдүүрэн байх болтугай. Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Галил Монгол чуулганы мэдээлэл танд хүрэхэд бэлэн боллоо. Эхний мэдээ. Үр жимсээр дүүрэн 2025 он эхлээд баггүй хугацаа өнгөрчээ. Шинэ оны шинэхэн өдөр бүр эзний үгээр ном маань бид бүгдийн гар дээр ирлээ. Өнгөрсөн жилийн турш эзний үгийг сануулan өдөр бүр эзний үгээр номоос хуваалцдаг байсан Болбатар удирдагчдаа талархъя. Уг ном нь чуулганы гишүүдийг ариун бичээс хөтлөн дагуулах зорилготой билээ. 2025 онд энэ уламжлалаа хадгалан Библийн боловсралтай өсөлт дүүрэн жил байхын төлөө хамтдаа хичээцгээе. Дараагийн мэдээ. Өнгөрсөн оны 29-ний өдөр Галил Монгол Хүүхдийн чуулганы бяцхан итгэгчид маань өөрсдийн бэлдсэн мэндчилгээгээрээ итгэлийн ахан дүүстэй бэлэг барьсан билээ. Галил Монгол чуулганы хүүхдийн үйлчлэл нь 7 хоног бүрийн эзний өдөр 2 цагаас явагдаж байна. Итгэлийн ахан дүүс та бүхэн бяцхан өрсөө идэвхтэй хамруулахыг хүсье. Эцгүүдээ та нар хүүхдүүдээ цочон урлууж болохгүй. Харин тэднийг эзний эдэг журам ба сургамжаар хүмүүжүүл. Эфес 6-гийн 4. Онцлог мэдээ. Монгол улсын үндсэн хуулийн 8 зааснаар төрс соёл, төг соёлынхоо уламжлалыг нандинан өвлүүлэн үлдээх үүрэгтэй хэмээн заасан байдаг. Энэхүү үүргийн хүрээнд их хэлээрээ харилцах, сэтгэх боломж Монгол дархлааг иргэдийнхаа сэтгэхүйд бий болохоор Галил номын дэлгүүр үйлчилж байгаа илээ. Галил номын дэлгүүр нь 19 жил тасралтгүй үйлчлэл ажиллагаагаа явуулан дан ганц Христ итгэлийн номоор хязгаарлагдахгүй уншигчдын хэрэгцээнд тулгуурлан төрөл бүрийн номыг худалдаасаар байна. Солонгос завгүй ажиллаж хөлбөмбөглөхийн хажуугаар оюундаа хөрөнгө оруулахыг уриалж байна. Дараагийн мэдээ. Галил Монгол чуулганы дэргэдэх GMC сэтгэлийн чимээ радио нэвтрүүлэг лав гараг бүр шинэ дугаараа та бүхэнд хүргэж байгаа билээ. Өмнөх дугааруудыг сонсохыг хүсвэл GMC Солонгос дахь монголчуудын радио гэж кириллээр бичин орж үзэх боломжтой. Бүх дэлхий эзэнт баясгалантайгаар хашгирах. Эзэнт баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясгалантайгаар дуулан ирэх. Дуулал 100-ийн 1-2. Шинэ оны сэргэлт сэдвийн доор Солонгос дахь монгол чуулгануудын оны эхний нэгдсэн хүндэтгэл мөргөл 1 сарын 1-ний өдөр Галил Монгол чуулган дээр болж өнгөрлөө. Энэ мөрөглөөр Global Mission чуулганы пастор Отгонбаатар хэргийн төгсгөл нь эхлээсээ чухал номлогч Юкс 7-гийн 8-аар дамжуулан ахан дүүсээ урамшуулж итгэлийн амьдралд нь уриалсан үнцэнтэй цаг болж өнгөрлөө. Галил Монгол чуулганы мэдээлэлд хамт байсан итгэлийн ахан дүүс та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт эзэн бурхны хамгаалалт удирдамж ерөөл бэлгэмдүүрэн байх болтугай. Хүндэтгэл мөрөглөлийн цагтаа тавтай морил.